Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 2 буюу дунд чатны хичээлийн маань ээлжид 9 дахь сэдв эхэлж байна. За бид энэ 9 дахь сэдвээрээ хүний нөөцийн сонгож шалгаруулалт бусад хүний нөөцийн чиг өрөвдөлтөй хэрхэн уялдаж холбогддог талаар авч үзье. За энэ сэдвийн агуулга маань хүний нөөцийн төлөвлөлт, ажлын шинжилгээ, хүний нөөцийн бүрдүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээ болон сургалт хөгжилтэй хэрхэн уялддаг вэ гэдгийг авч үзье. За хүний нөөцийн төлөвлөлттэй уялдах нь. Хүний нөөцийн төлөвлөлт нь ирээдүйд хичнээн ямар ажилтнууд хэрэгтэйг урьдчилан таамаглах, ажиллах хүчний эрэлтийн хэмжээг тодорхойлох ийм явдал байдаг. Иймээс хэд ид хичнээн хүмүүс шаардлагатай талаар байгууллагын зүгээс сонголтын шийдвэр гаргахад тусалж байдаг. Энэ нь байгууллагын одоогийн хүний нөөцийг ирээдүйн эрэлттэй харьцуулдаг бөгөөд ажилтнуудыг ажилд хөтлөх, сургах, хадах зэрэгтэй холбогдсон хөтөлбөрийг босруулах үндэс болдгоо. Өөрөөр хэлбэл яг одоо тухайн байгууллагт хичнээн хүн ажиллаж байна. Үүнээс хамааруулаад хөсөлж ажиллах уу, үндэснээр ажиллах уу, эсвэл гэрээгээр ажиллах уу, за мөн тухайн ажиллаж байгаа хүмүүсийг хэрхэн сургаж хөгжүүлэх үү, ажлын ур чадвар мэргэжил мэдлэгээр муу байгаа хүмүүсийг, тэнцэхгүй байгаа хүмүүсийг халах их мэттэй холбоотой бүхий л төлөвлөлтүүдийг хийж байдаг. За тэгвэл ажлын шинжилгээтэй хэрхэн уялддаг вэ? Ажлын шинжилгээнд төлөвлөлттэй хамтдаа тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажилтны мэргэжлийн үзүүлэлтүүдийг гаргахад тусалдаг. За энд ялангуяа ажлын тодорхойлолт хамгийн чухал ач холбогдолтой байдаг. Түүнд тусагдсан уг ажлын байранд ороход тавигдах ерөнхий болон тусгай шаардлага нь ажилтныг сонгох үндсэн шалгуурууд болдог. Ажлын байрны шинжилгээ нь тухайн ажлын байртай холбоотой бүх мэдээллийг цуглуулж түүнийг задлан шинжлэх үйл явц нь болж өгдөг. Өөрөөр хэлбэл ажлын шинжилгээ нь тухайн ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай чадварын төвшин, хийж гүйцэтгэх ажилбарууд, ажлын орчин нөхцөл, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл тодорхойлох зорилгоор тухайн ажлын талаарх мэдээллийг цуглуулж шинжилж нэгтгэх процесс юм. За бид өмнө нь ажлын байрны шинжилгээний талаар авч үзчихсэн. Энэ нь тухайн ажлын байранд шаардлагатай байгаа бүхий л мэдээллүүдийг олж гаргана. За тэгээд тухайн ажлын байранд шаардлагатай мэдээллүүдийг гаргасны дараа тэр ажлын байранд ямар ур чадвартай хүнийг ажилуулах вэ гэдгийг ажлын байрны тодорхойлолтоор нь гаргаж ингэж илрүүлдэг ийм процесс байгаа. За үр ашигтай бүрдүүлэлт, шилэн сонголтыг хийхэд байгууллага тухайн ажлын шаардлагыг мэдэхгүйгээр байх боломжгүй бөгөөд үнэхээр шинэ хүн авах шаардлагатай эсэхийг мэдхийн тулд ажлын тодорхойлолтод дахин шинжилгээ хийх зайлшгүй шаардлага гардаг. За ажлын шинжилгээг байнга апдейтийн шинжилэн хийж явах ёстой байдаг. Учир нь гэвэл байгууллагад нөлөөлж байгаа гадаад дотоод хүчин зүйлээс хамаарна тухайн ажлын байранд хийгдэх янз бүрийн үйл ажиллагаануудын процесс өөрчлөгдөж байх боломжтой байдаг. Ийм тохиолдолд ажлын шинжилгээ хийж түүнийг уялдвал бас өөрчилж байх ёстой байдаг. За ажлын шинжилгээ хийх нь яагаад чухал байдаг вэ? За хууль ёсны үүрэг хариуцлагыг бий болгодог. Ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ажилбарууд болон тухайн ажилд тохирох ажилтан тодорхойлоход мөн хэрэгтэй. За үр дүнтэй сургалтын программыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл тухайн ажлын шинжилгээ хийсний дараа тэнд ажиллаж байгаа ажилтнанд янз бүрийн сургалтууд хэрэгтэй болсон байхыг үүсэхгүй байдаг. Тийм бол тухайн сургалтыг оруулах зайлшгүй шаардлага тохиолддог. За аюулгүй байдлын асуудлыг тодорхойлох гэх мэт олон зүйл хэрэглэгддэг байна. За мөн цалин урамшууллын системийг зөв боловсруулахад ажлын шинжилгээ нэг чухал үүрэг гүйцэтгэдэг. За ажлын шинжилгээ тухайн албан тушаалын ач холбогдол мөн цэнийг тодорхойлж өгдөг бөгөөд энэ нь цалин урамшууллын системийг зөв тодорхойлоход туйлын ач холбогдолтой байх нь тодорхой. Тэгэхээр тухайлбал ажлын байрны тодорхойлолтыг нарийн тодорхойлоогүй нөхцөлд суур цалингийн хэмжээг зөв тодорхойлох боломжгүй байдаг. Ингэснээр ажилтнуудын цалин урамшууллыг зөв тодорхойлох боломжгүй болох бөгөөд цаашилбал ажилтнууд ажилдаа сэтгэл ханамжгүй ажиллах ийм нөхцөл байдлыг үүсгэж бий болгох магадлалтай байдаг. Тийм болохоор заавал ажлын шинжилгээ хийн. За тэгээд тэр ажилд ажиллах хүний ажлын байрны тодорхойлолтыг гаргана. Ингэснийхээ эцэс цалин хөлсийг нь тогтоодог. За ингээд энэхүү ажлын байранд ямар хүнийг бүрдүүлэх үү, төлөвлөх үү гэдгээ төлөвлөөд үүнийхээ дараа сонгох шалгуулалтыг хийдэг байна.
За ажлын үнэлгээ хийхэд одоо мөн чухал үүрэгтэй байдаг бахан. Ажлын үнэлгээ хийхэд ажлын тодорхойлолт сайн боловсруулагдсан байх зайлшгүй шаардлагатай байдаг. Учир нь ажлын үнэлгээ хийхэд тухайн ажилтны ажлын шаардлага буюу мэдлэг, ур чадвар гэх мэт нь одоо маш тодорхой тусгагдсан байх шаардлагатай ба ингэснээрээ тухайн албан тушаалуудыг хооронд нь харьцуулж судлах боломжтой болдог байна. Тэгэхээр дээрх нөхцөлийг хангахгүй тохиолдолд одоо тухайн ажлын үнэлгээ бодиттой үнэн зөв хийх боломжгүй болдог. За ажлын гүйцэтгэлийг үнэлэхэд одоо мөн чухал ач холбогдолтой байдаг байна. За ажлын шинжилгээ хийснээрээ одоо тухайн ажлын байрны түлхүүр ажлын байрны нөхцөл шаардлагыг тодорхойлох боломжтой ба энэ нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээний шалгуур үзүүлэлтүүдэд багтдаг. Мөн түүнчлэн ажлын тодорхойлолт дах шаардлагыг хангаж байгаа хэсэгт үнэлгээг одоо хийх боломжтой болдог. За ажлын шинжилгээ нь суралт хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад хэрэглэгддэг. За тухайн ажлын байранд ажлын шинжилгээ хийснээр ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай байгаа сургалтын хэрэгцээг тодорхойлох боломжтой байдаг бөгөөд ингэснээр тухайн ажилтнанд зайлшгүй хэрэгцээтэй сургалтыг зохион байгуулж ажлын гүйцэтгэлийн нэмэгдүүлэх одоо бүрэн боломжтой болдог байна. Ийм болохоор ажлын шинжилгээ нь одоо анханасаа хүнийг тухайн одоо сонгон шалгуулалтыг одоо хэрхэн нөлөөлөх талаар инхүү үзлээ. За одоо хүний нөөцийн бүрдүүлэлттэй хэрхэн уялдах талаар үзье. Сонголтын үйл явцын амжилт нь бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаарч байдаг. Хэрвээ бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны мэрэгсэн чадварлаг ажил гойрлагчдыг цуглуулж чадахгүй бол байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авахд хүндрэлтэй байна. За хэрвээ бүрдүүлэлт нь цөөн тооны нэр дэвшигчдээр хангасан тохиолдолд сонголтын боломж мэдээж багасдаг байна. За учир нь үүнийг хүний нөөцийн бүрдүүлэлт нь шаардлагатай тоо чанарыг хангах чадварлаг ажил орлогчдыг олж цуглуулах. Ингэснээр байгууллагын хувьд тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох хүмүүсийг сэл сонгох боломжийг олох нэгт нарийн үйл ажиллагаа байдаг. Гэтэл бүрдүүлэлтэнд ирж байгаа хүмүүс нь тухайн одоо ажлын байрны шаардлагыг нь одоо хангахааргүй байх юм бол мэдээж шаардлагатай тохиолдолд одоо тухайн хангах одоо нөхцөлийг хангаагүй байсан ч гэсэн тэрхүү ажилтныг одоо авахаас зайлшгүй шаардлага үүсдэг. За энэ нь мэдээж хүний нөөцийн сонголтод эргээд сөргөөр нөлөөлдөг байна. За тэгвэл хүний нөөцийн бүрдүүлэлт болон сонгож шалгуулалт хоёр яаж ялгагдаад байгаа юм бэ? За зорилгоороо хүний нөөцийн бүрдүүлэлт нь чадварлаг хүмүүсийг байгууллагад татах цуглуулах байдаг бол хүний нөөцийн сонгож шалгуулалт нь тэрхүү бүрдүүлсэн хүмүүсээс тухайн ажлын байранд тохирсон хүнийг шилж сонгож авдаг байгаа. За тэгвэл хүний нөөцийн бүрдүүлэлт нь оролцогч талаараа байгууллагад хэрэгтэй байгаа ажилтнаа татах, нөгөө талаас ажил гойрлагч хүссэн байгууллага ажлаа сонгох гэсэн хоёр талтай байдаг. За нэг талаас байгууллага, нөгөө талаас ажил гойрлагч байдаг. За тэгвэл хүний нөөцийн сонгож шалгуулалт нь зөвхөн байгууллага одоо нэр дэвшигчдээс зөвхөн шаардлага хангасан тухайн хүнээс сонгож авдаг байгаа. За тэгвэл хүний нөөцийн бүрдүүлэлт нь үйл ажиллагаа болон аргачлалаараа ажлын агуулга шинжилгээ, гадаад дотоод их усрын шинжилгээнүүд хийж одоо тухайн ажил орлогч нарыг бүрдүүлдэг бол хүний нөөцийн сонгож шалгуулалт нь одоо сонгож шалгуулалтын шалгуур үзүүлэлтийн дагуу тодорхой аргуудыг ашигладаг байгаа. За өөрөөр хэлбэл тестээр шалгалт авах, за ярилцлагуудыг хийх, мөн гэрээ даалгавар өгч одоо дараа нь шалгах гэх мэт ийм аргуудыг ашиглаж хүмүүсийг сонгож шалгуулж өгдөг байгаа. За тэгвэл гүйцэтгэлийн үнэлгээтэй хэрхэн уялддаг вэ? За гүйцэтгэлийн үнэлгээ нь тухайн албан тушаалын хүрээнд хийгдэх үүрэг даалгаврын төвшин буюу эцсийн үр дүнг тухайн ажилтан хэрхэн биелүүлж байгааг харилцаа хандлага, зам тулуун, мэдлэг, мэрэгшил, ур чадвар зэрэг хүчин зүйлүүдээр тулгуурлан тодорхой системтэйгээр үнэлдэг. За тэгвэл гүйцэтгэлийн үнэлгээний нэг чих үүрэг бол мэдээж сонголт хэр хийгдэж вэ гэдгийг үнэлэх үндэслэлтэй мэдээллийг буцах холбоогоор дамжуулан өгөхөд оршдог. За одоо мэдээж сайн гүйцэтгэлтэй сайн ажилтан авахын болсон байвал энэ нь одоо гүйцэтгэлийн үнэлгээгээр эргээд тухайн ажил мэргэжлээ одоо бүрэн гүйцэд сайн одоо биелүүлсэн байна гэсэн одоо энэ үнэлэлтэд хүргэдэг байгаа. Өөрөөр хэлбэл шинээр сонгогдсон ажилтнуудын ажилтнуудын гүйцэтгэл нь одоо ямар байна гэдгээс сонголт чанартай хийгдсэн эсэхийг шууд үнэлж болно гэсэн үг. Гүйцэтгэлийн үнэлгээ нь сонголтын процедуруудыг багасгах, эдийн засгийн үр ашиг үнэлэх ийм шалгуур болж байдаг гэж ойлгож байна. За тэгвэл энэ хүү ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хэн хийх ёстой гэдэг вэ?
За мэдээж энэ асуулт энэ бүхний өмнө тавигдана. Аль ч орны практикт өргөн ашиглагддаг хэд хэдэн ийм нийтлэг аргууд байдаг байна. За ажилтан өөрийнхөө үнэлдэг байх нь. За мөн тухайн ажилтны шууд удирдлага нь энэхүү ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлдэг байгаа. За ижил мэрэгжил зэрэглэлийн ажилтан буюу яг одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа тийм хүмүүсээр үнэлэх боломжтой байдаг. За хүний нөөцийн удирдлагын ажилтнуудаар мэдээж үнэлүүлнэ. За тусгайлсан ажлын хэсгийг одоо мань томилоод одоо ажлыг үнэлэх, гүйцэтгэлийг үнэлэх боломжтой. За мөн мэрэгжлийн байгууллага эсвэл зөвлөхийг одоо гаднаас оролцуулан одоо үнэлүүлдэг ийм бас арга байдаг. За эсвэл хэрэглэгчдээр одоо янз бүрийн судалгааны аргуудаар одоо үнэлүүлэх одоо иймэрхүү одоо субъектүүд нь байдаг байна. За гэхдээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээг аль болох багаар хийх нь түүнийг үнэн зөв бодтой болгоход тусалдаг. Өөрөөр хэлбэл олон тооны ажилтнуудыг хийсэн одоо тэднэрээс гарсан санаа оноо нийлж одоо нэгтгэгдэж дүгнэгддэг учраас энэ нь үнэн бодтой байхад одоо их ойртдог. Ганц нэг хүмүүсээр үнэлүүлэх юм бол мэдээж одоо танилтал гэдэг юм уу тэрхүү ажилтныг одоо өөрт хэрхэн хандснаас нь шалтгаалаад янз бүрээр үнэлгээг өгдөг юм одоо нөхцөлтэй асуудал гардаг байгаа. За тэгвэл хүний нөөцийн сургалт ба хөгжилтэй хэрхэн үнэлдэг вэ? За аливаа байгууллагын хүний нөөцийн сургалт хөгжлийн асуудал бол тухайн байгууллагын амжилтын үндэс нь байдаг. Сургалт нь ажил албан тушаалынхаа бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэргэжлийн бэлтгэл, ур чадвартай болгохын тулд ажилтнуудыг тусгай бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу сургах ийм үйл явц байдаг. За тэгвэл хүний нөөцийг хөгжүүлэх олон арга байдгаас хамгийн чухал нь шинэ ажилтныг сонгож авсны дараа одоо ажилтныг зөв чиглүүлэх, мэргэжлийн баримжаа олгох, сургаж дадлагжуулах одоо иймэрхүү сургалтууд байдаг. За хэрвээ бүрдүүлэлтийн явцад хангалттай тооны мэрэгсэн чадварлаг ажил горлогчид цуглараагүй тохиолдолд байгууллага шаардлага хангаж чадахгүй хүнийг одоо авч цаашид сургаж хөгжүүлэхэд хүрдэг. За түрүү бид хэлсэнчлэн хүний нөөцийн бүрдүүлэлтийн явцад одоо шаардлага хангахгүй байсан ч гэсэн тухайн ажлын байр албан тушаал дээр одоо шаардлага хангаагүй ажилтныг одоо авч ажиллуулах хэрэгтэй болдог. Тэр тохиолдолд одоо энэ хүнийг цаашид заавал сургаж хөгжүүлэх одоо ийм шаардлагатай болдгоо. За энэ тохиолдолд мэдээж зардал болон цаг хугацаа нэлээд хэмжээгээр шаарддаг. За хэрвээ байгууллага ийм байдал төрвөл цаашид одоо ажилд суралцах чадвар, тогтвортой ажиллах хүсэл сонирхол зэргийг харгалзан үзсэн зүйтэй. Тэгэхгүй бол одоо тухайн шаардлага хангаагүй ажилтан одоо сурч мэдээж одоо авсныхаа дараа цаашид ажиллахгүй гэдээ гараа явах юм бол мэдээж тухайн байгууллагт одоо нэлээд хэмжээний хохирол учрах одоо ийм талтай болдгоо. За сонголт болон хүний нөөцийн мэргэжил менежментийн бусад шигүүргүүд одоо хоорондоо хэрхэн харилцан холбогддог талаар авч үзье. За хүний нөөцийн менежментийн бусад шигүүргүүд буюу саяны бидний үздэг төлөвлөлт, ажлын шинжилгээ, бүрдүүлэлт, гүйцэтгэлийн үнэлгээ, сургалт болон хөгжил нь одоо хүний нөөцийн сонгон шалралттай хэрхэн уялддаг вэ гэхээр за байгууллагын дотоод орчин буюу байгууллагын стратеги болон соёлтой за нийлээд мэрэгсэн чадварлаг ажил горлогчдын цугларалтыг бий болгоход одоо хэрхэн нөлөөлдөг гэхээр үүнд мэдээж хуулийн хэлэлцүүлэг. За энд нь хуулиуд болон удирдамжууд, за мөн шүүхийн шийдвэрүүд нөлөөлдөг байна. За энэ нь эргээд үнэлгээ болж гардаг. За үнэлгээнд сайн дураараа ажилласаа гарч байгаа ажилтнууд, за ажлаас халж байгаа, за энэ байгууллагын одоо санаачлагаар ажлаас халж байгаа гэсэн үг. За суур төвшин ямар байна? За мэдээж эрэг одоо бүх одоо тушаал шийдвэр хууль эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. За найдвартай байх ёстой. Хэмжилт нь ямар нэгэн алдаатай одоо ийм байх боломжгүй гэсэн үнэлгээнүүдийг гаргадаг байна. За энэ хөө мэрэгсэн ажил одоо чадварлаг ажил горлогчдын соёлролтын ишигээ сонголтын шалгуур болон үе шатуудыг хөгжүүлэх. За үүний тулд ажил горлогчдын мэдээллийг одоо хэрхэн олж авах талаас хамаардаг байгаа. За мэдээж сонгон шалгуулалтад одоо сайн ажилтнуудыг авахын тулд мэдээж ярилцлага, за шалгалтуудад хэрхэн тэнцэж байгаа байдал, за өргөдлийн маягтад одоо мэдээж тухайн албан тушаал дээр одоо тэнцэх хэсэг хөө магадлал одоо шалгуурыг хийн эргээд тухайн ажилтнтай ажил горлогчтой холбогддог шаардлагатай мэдээллүүдийг лавлан олж авдаг байгаа. За эдгээрээс хамаарат хуулийн хэлэлцүүлэг байгаа. За одоо тухайн ажил горлогчийг хууль болон удирдамж заасан за мөн шүүхийн шийдвэртэй одоо холбоотой янз бүрийн одоо тухайн шаардлагадах журам эсвэл одоо дүрмийн дагуу авч авна. Тэгээд эцэст нь сонголтын шийдвэрүүдийг гаргана. За энд тэнцвүүд байх ёстой, оролцсон байх ёстой. За ажил хөдөлгөх үү, за тушаал авах боломжтой юу? Эсвэл өөр ажил албан тушаал шилжүүлэх үү?
За тухайн ажилтныг төр авах уу, ямар хэмнэлтүүд гаргах ёстой вэ гэдэг. Эцэст нь нөгөө үнэлгээ рүү дамждаг ингээд эргэх холбоогоор энэ мэрэгсэн чадвар хадлаг ажил орлогчдын цугларгалтыг бий болгоход энэхүү хүний нөөцийн бусад өгөөргүүд нь ихэнх нөлөөлдөг байх нэ. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа. Түр баяртай.